туркүүдэд ингээ харж байхад туркүүдэд ёстой аль сайхан зангаа гаргадаг байхгүй. Тэднэрт чи ирэхлээ, тэдний чи халамжлаад хоол моолыг халбартаж хийгээд тэр туркүүдтэй амьдэрдэг хүүхэн мөгнүүдийг ингээл гэр мөрн үстэй цэмбигээл цэмцийгээл янз юм. Тэгэл тэр хүүхнүүд чи хичнээн амар халамжтай юу ярьж байгаа туркүүд гэстэй. Тэгээд ийм юм. Тэгснээр энэ бозрууд чинь тэгнэ. Манай монгол залуучууд хайр даадгүй маадгүй гэж хуцдаг байхгүй. Хүссэн хойно монгол хүүхнүүд биш үү? Яг тэр туркүүдэд эрхэлдэг шигэ эрхлээд туркүүдийг халамжилдаг шигэ халамжлах юм бол монгол залуучуудаас илүү хүн гэж баг байхгүй дээ. Нэрэн шүү. Тэгээд энэ монгол хүүхнүүд бүгдээрээ л мэдчихэж байгаа шүү дээ. Эхэл удаж нэг хамгийн удаан нь жилэл явдаг туркүүдтэй. Жил яваал тэгэл хаягддаг байхгүй. Тэгээд туркүүд чинь нөгөө нэг тэр хүүхний найзтай ингээд учир ургуулаад тэгэл найзаас нь найзыг ингээд дамжаа явчихдаг байхгүй. Тэгээ монгол хүүхнүүд амар алцгар болохоор одоо жишээ найз хүүхнийхээ нөхөр турк мөрхтэй явуулдах тэрийг булааж авах маа тийм бол зүгээр хоог нэгэрээ. Тэгээд тэр туркуудаа булаацалтаал хэрдэж уудалцаад шившгээ тарина шүү дээ. Тэгээ би боддог байхгүй. Тэр хүүхнүүд тэгдэг. Манай монгол залуучууд хайр даадгүй. Би нэг хүүхэнд бас нэг турк хүүхэнтэй амьдэрдэг. Турктэй амьдэрдэг нэг монгол хүүхэнд хэлжсэн байхгүй. Хамт ажилтдаг байсан. Тэгээ нөгөө тэр ажил дээр тэр цаймаа тэрнтэй хийж өгөөд тэр өстөө нөгөөдхөө бараг л тэр ажилтдаг өстөө инхрэлт болов гэсэн. Тэгээ би тэрэнд хэлжсэн байхгүй. Монгол залуучуудаа ингэж халамжилтгүй жиг туркүүд ингэж халамжилдаг. Туркүүд хамгийн удлаа гэхэд монгол хүүхнүүдийг жил ашиглаад тэгэл хаяад алга болцоодог. Яг л найзтай учир ургуулаад тэр явж байгаа монгол хүүхнийхээ найзыг олж аваад тэгэл нөгөө хүүхнээ хайдаг. Тэгэн гутаа тэр найзтай явж байгаад бас дахиад найзыг аваад тэгэл тэр хүүхнээ хайдаг. Ингэж явдаг. Монгол хүүхнүүд энийг бүгдээрээ мэддэг хэрнээ тэгэл туркуудад ашиглуулаа яваад байдаг гэдэг байхгүй. Дараагийн бичлэг. Тэгээд өштэй. Хамгийн би нэг юм ярих гад тэрийгээ бүр ингээд нуршаад олон яг уртаас урт юм болгох чадах юм. Уул нь санаа нь бол их богинохоо довчхон богинох юм байгаа байхгүй. Одоо жишээ саяны юмыг ингээд маш сайн дэлгэрүүлж ярьж л одоо дэлгэрүүлж ярьдаг юм шиг байна. Одоо саяны ярих гэдэг гол санаа нь болохоор монгол хүүхнүүд монгол залуучуудыг халамжилтгүй тэр халамжаараа туркуудыг халамжилдаг байхгүй юу? Хэрвээ монгол залуучуудыг тэгж халамжилсан бол монгол залуучууд тэр хайрыг даах байсан байхгүй юу? Монгол залуучууд тийм хайр даахгүй тийм юм уу биш шүү дээ. Туркуудтай адилхан монгол хүүхнүүдийг баахан ашиглаж байгаа л тэгэл найзтай явал тэр монгол хүүхнийг хайдаг тийм хүмүүс биш байхгүй монгол залуучууд. Нүнжигтэй байдаг байхгүй. Мэдгүй л байна да. Яг тэр тохиолдлын ганц нэг тийм нуу юмнууд байдаг юм аа. Хүмүүс ч бүгдээрээ адилхан юм төгснө хайш бүгдээрээ адилхан тийм байна гэж байдгүй байхгүй. Тохиолдлын сайн муу янз бүр хүмүүс тийм байдаг байхгүй. Гэхдээ дийлэх хүн шүү. Монгол залуучууд хүн шиг байдаг байхгүй. Нүнжигтэй байдаг байхгүй. Тэгээ би энэ туркуудыг тэгж амар халамжлаад ихрэлдээд байдаг тэр хүүхнүүдийн талаар ингээ бодохдоо тэд чаас өстой азгүй байдаг юм аа тэгээд туркуудыг ингээ ашиглуулаад хаягдна гэдгийг мэдсээр байж ингээ ашиглуулаад тэрний хооронд тэр
тэднийг тэгж хайрч байгаа тэр хайраа Монгол залуучуудад өгсөн бол Монгол залуучууд тэднийг нэг юм аваа явуулсан байхгүй. Тэгэхээр тэд нар Монгол залуучуудыг тэгж хайрладаг байхгүй. Монгол залуучуудыг бол тэгж хайрлахгүй шүү дээ. Өсөө эднэртээ яаж чарцсан яадаг ингэж байгаа юм шиг тэгэл нэг юм тэгэл одоо жишээ нь ингээл Монгол би яг тэрийг бол яг харж байгаагүй л дээ. Өмнө нь одоо Монгол залуутай амьдарч яхад нь ямар байсан, дараа нь Турктэй амьдарч яхад нь ямар байсныг нь хараагүй. Гэхдээ дийлэнх Монгол хүмүүс жоо ажил муутай залхуу байдаг байхгүй. Амар их унтан өглөө хосохгүй. Дийлэнх Монгол хүмүүс тийм залхуу байдаг. Тэгээ эдгээр чинь энэ туркуудтай амьдрахаараа юу ярьж байгаа юм бэ? Бурхан минь гэр орноо цэмцээлгээд юу ёстой өглөө тэр амар эртмэрт босч нөхрөөгөө хоол цаймаа бэлдэж өгдөг ч шиг үлгэр домгийн юм яриад байдаг байхгүй. Навшгиж ийм заваан газар ийм заваа юм үзэн гэж ёстой зүүдэлсэн ч үнээр. Гэхдээ яах вэ? Хүний газар муу муухай зөндөөл үзлээ. Навшин зүйл мөн ч ихийг харлаа да. Тэгээд нэг гэмэл нэг жоохон муу юм байдаг юм байна. Тэр нь болохоор нөө нэг юу вэ штэ. Монгол эмэгтэйчүүдээ үзэн ядчихдаг юм байна. Одоо өнөөдөр ч гэсэн тэр дэлгүүр мэлгүүрт ингээ явж яхад заяа энэ тэнд ингээ Монгол хүүхнүүд харахаар шууд ингээл зүгээр энэ яанкны дэд яанкан зүгээр өөр ямарч бодол орж ирэхгүй заяа угаасаа тийм болчдөг юм байна. Хүссэн хүсээгүй. Яагаад тэгэхээр энд чинь дандаа нэг тим юмнууд харсаар байгаа. Дандаа тийм юмны хажууд байсаар байгаа. Тийм л юм боддог болчдөг юм байна. Одоо их орондоо очиод гайгүй болохгүй л үгүй. Энэ чигээр ингээ эмхтэн үнийг үзэн ядчихулж тэгээ одоо эхнэр авч чадахгүй өстой гамшиг юм болох нь да. Гэхдээ би нэг л зүйлийг их сайн мэднэ. Энэ заваан газар Туркийн дэвсгэр болоогүй тийм Монгол эмэгтэй нэг ширхэгч байхгүй, ганц ширхэгч байхгүй. Тэрийг би ингээд ганцаараа хэлж байгаа юм биш. Хүн болгон мэддэг байхгүй. Энд тийм хүн байхгүй гэх. Сонсогч нь нэг аим шиг дуу сонсогддгүй газар ирчлээ гэж бодоод байсан ч өстөөр амар сонсогч байна. Навшин шүү. Аим шигтэй. Одоо энэ идрийн нүү сүмийнхэн доо мөрөглөхийн цаг болчих. Орой 10 цагт, шөнө 4 цагт, өглөө 6 цагт тэгээд 8-9 цаг мак баг 2-3 цагийн зайтай ингэж дуурдаг байхгүй. Энд бол одоо энэ цонх мөн хаалттай байгаа шүү дээ. Тэгэхэд ингэ сонсогч байгаа. Тэгээд энэ ингээд ийм цагаан олоогоор орилт юм л да. Би яг ийм хоёр сүмийн дунд байх шиг байна. Энэ ийм цагаан хоолоогоор орилдог хөөхтэй чанга сонсогдсон шүү дээ. Тэгээ яг өдрийн шашны мөргөл явдаг энэ шашны хүмүүст сайхан сонсогддог баг. Энэ өөдөө сар сүрэнд нэг ах байсан. Одоо энэ ах одоо уржигтөр ирсэнгөө өчигтөр ирсэнгөө таг чиг алуулж энэ ихчид ер нь санаа зовж байгаа ч юм алах. Одоо энэ ахыг яасан бол гэж бодоод мөрөг баггүй. Мөрөг
2 хоног алга болчихлоо шүү. Орчтөр ирээгүй. Өчтөр ирээгүй. Энд одоо энэ ер нь би ингээд их жомонтой байрыг ингээд ороод харахад анч байдгүй юм л да. Ингээд удаа хөрөлнүүд нь ингээд бүгдээр ийм тагтаа саунд хийцэн байдаг байхгүй. Ингээд тагтаа саунд хийгээд тавьчихдаг. Тэгээд хоол үсээ айл болох битүүмжилж байлгадаг юм л. Жомтой байрнууд анч явахгүй. Энэний өмнө бас нэг жомтой байранд байхад тэд нар бас ингээд хамаг юм ингээд битүүмжилсэн. Амар байсан хөөх. Тэгээ би яг тэгэхэд жомтой гэж мэдээгүй. Зүгээр тэндээ сайн мэдж авсан байхгүй. Жомтой газар ингэж хамаг юм битүүмжилж тавьдаг юм байна та гэдэг. Тэрийг харсаж энэ яг ингээ хамаг юм битүүмжилсэн байх нь бас жомтой юм байна. Угаасаа хараас л жомтой байгаа юм чинь.